За эх орны өглөө хөтөлбөр үргэлжилж байна. Тэгэхээр өглөөний хүнээр одоо гэрте контентийнхнийг урьсан байгаа. Тэгээд урилгыг мань хүлээн авч хүрэлцэн ирсэн та хоёртаа баярлалаа. Өглөөний мэнд. Өглөөний мэнд. За өглөө хэрхийг эхлүүлсэн бэ? За миний хувьд өглөө босоод мэдээж танай нэвтрүүлэгт оролцох гээд аягүй их бие бэлтлээ. Тий. За энийг хувьд бас адилхан. Тэгээд ер нь өглөө ямар дуу сонсч ирдэг вэ? Эсвэл одоо ямар одоо урам зоригийн үгс та нарыг сэрээдэг вэ? Эсвэл одоо хайртай залуучин ч юм уу те? тий. Яг тэгтэй. Ер нь хин сэрээдэг вэ? Яг хайртай залуу сэрэнэ. Хайртай залуугийн ажлын сэрүүлгийн дуу бол сэрэн. Тий. Тэрэнд бол сэрээд явж байгаа. Надад л за надад бол нөгөө хоёр хүүхдээ ялч цэцэрлэгт өглөө хөргөн гэл тэрнтэй оролдож сэрүүлэхний дуу сэрэж ин да. Тэгэхээр гэрте контентийнхаа тухай бүгдээрээ ярилцъя л да. Тийм ээ. Ер нь хэдэн оноос эхлээд яг энэ контентийг бэлтгэх болсон бэ? За ямар арга замаар өнөөдрийн амжилтанд хүрч вэ? За тэгэхээр манай гэрте контент маань 2016 оны 1 сарын 29-нд бол яг Facebook хуудас анхны бичлэгээ оруулсан байгаа. Тэгээ тэрнээс өмнө болохоор 2015 оны 12 сараас ерөөхдөө нэг юм хиймээр санагдал гэсэн цэцгэгч хоёр манай ихж байгаа. Тэгээд яг ихтэй хамт хэлж байгаа. За та ингээд хоосон хийдэг. Би ингээд зургийг авч чаддаг чи. Энийг ойлаа нийлүүлж байгаад те сайхан юм ингээд. Гэтэ яа ингээд хүмүүст хоолны заавар зүйлх ингээд хүргийгээд. Тэгээ шийдээд хэлсэндээ. Аха. Ер нь тухайн үед одоо эхэлж байхад за чадах болов чадахгүй болов хүмүүст хүрэх болов хүрэхгүй болов гэдэг айдас байсан уу? Тухайн үед бас сошиал бол тиймч одоо хүмүүсийн одоо байнгын хэрэглээ байгаагүй шүү дээ. Мэдээж яг юм дөнгөж эхэлж байгаа учраас айдас байлгүй л яах вэ? Гэхдээ одоо айгаа суугаад байна гэж бас байхгүй шүү дээ. Хийж ижил болох нь болохгүй юу гэдгийг мэднэ. Тэг яг юу ч гэсэн хийгээд үзье гэж шийдээд тэгэл ихний контентаа өөртөө хийжсэн. Одоо тэр хамгийн анх хийжсэн контентаа үзэхээр нэг хүүхд нэрэл жоохон ингээл нэг дутагдaltaй талмаалаа амар анзаараад одоо харахаар тэг яг хөөхөн ингээл анх болстой зөрөгтэй өстой шулан замаар яваал орж ирсэн. Тэгэхээр хүүхд байжтэй л гэж бодож байна. Анх хийжсэн юм аа хөө энийг игжсэн биш гэл. Мэдээж алдаа зүтгэлөө зөндөл юмуд харагчаад. Гэтэ анхны юм гэдэг бол хүн хамгийн сайхан байдаг шүү дээ. Ер нь бол өдгөө гэртээ одоо контент маань одоо эхлээд бол зөвхөн одоо Facebook-ийн хуудас байсан бол өдгөө контент болтлоо хөгжсөн байна. Гэртээ одоо аппликейшн гаргасан байна. За одоо Bloomberg гэтэл танай гэртээ контентыг онцолж байна тийм ээ. Стартапууд та нараас санаа авч байна. Тэгэхээр ер нь энэ хүртэл ямар одоо замуудыг шатлалтаагаар одоо туулж ирсэн бэ? За ер нь бол бид хоёр чинь яг нэг хэдэн видео хийж агаад ингээл байнга видеогоо хийгээл хаар чинь бас өөр шинийг хийх ёстой юм байна гэж бодоод байнга л шинийг л хийхгүй бол хүмүүс амар амархан уйдна. Тийм болохоор за ямар ч гэсэн аппликейшнтэй болох ёстой юм байна. Яг хоолны ийм бүр мэрэгсэн аппликейшн ер нь манад байхгүй юм байна. За юу ч гэсэн бас энэ дээр анхаараа гэдэг тэгээд хийж эхэлсэн. Ерөөд аппликейшн хийгээд нэлээд удаан хийгдсэн л те 6 сар гаруй хийгдээд тэгээд 6 сарын дараа яг бүр бид хоёр нийтэд ингээд зарлаагүй хаад айгүй олон таталтын тото олчихсон. Хүмүүс өөрсдөө гэртээ гэж хайгаал татдаг болчихсон. Тэгээд баг нөгөө утсан дээр хоолны аппликейшнаас нэгдүгээр тентэр бичигдээд Монголын таталтынхаа таваар бид хоёр ч бүр баярлаа. Тэгээд яг тэр ирчээрээ яах вэ нөгөө нэг бид хоёроос айгүй олон хүмүүс үлгэр дуурайл авч иж магадгүй гэдэг утгаараа амар чанартай тэгээд сайн чанартай юм хийх ёстой мэн гэд байнга нөгөө нэг тэгээд өөрсдөө ингээд чангалж байгаа байхгүй юу. Тэрнээс бид хоёрыг одоо бид хоёрын дээр хүн байгаад та хоёр энийг хийгээд ингээд тэгээд байгаа юм байх. Шаардаад байгаа юм байхгүй. Өөрсдөө л зүгээр яхаа ингүүл инх юм байна. Одоо энийг л яг тэдний дотор л хийх ёстой мэн гэл өөр өөрсдөө л чангалаад тэгжсэн байна л яг одоогийн юм нэг амжилт гэх юм да тий. Амжилттай байхтай амжилт шүү дээ. Одоо тэрэнд хүргэсэн юм болоо. Тэгээд яхаа мэдээж нөгөө нэг контент бүтээх тэгээд яг одоо Монгол брэнд гэдэг утгаараа гэртээ гээд энийг зөвхөн контент гэдгүүгээр гоё брэнд гэдэг талаас нь аяга хөгжүүлэхийг хичээсэн. Тэгээд яг тэр ч утгаараа Монголын ийм контентийг олон хүмүүст хүргэе гэдэг үднээс Bloomberg телевиз зах маань бидэнд санал тавьсан. Тийм айгүй гоё баяртайгаар хүлээж аваад
бид нар ч гэсэн тэрнгээр гаргаж байгаадаа их баяртай байгаа. Тэгэхээр дараагийн одоо гэрте контентын нэг жижигхэн одоо дэмжлэг гэх юм уу эсвэл одоо нэг хөөрхөн булан бид нар хамтарч хийх гээд байгаа шүү дээ. Тэр бол та өглөөний цайгаа уусан уу гэдэг нэртэй. Яг одоо бидний энэ ярилцлагын дараа бол одоо бит хоёрын нэг одоо танихгүй айлд очисон одоо сурвалжлага бол гарна. Тэгээд ер нь бол одоо энэ хамтарч ажиллах хэсэндээ эх орон телевизийн зүгээс эх орны өглөө хөтөлбөрийн зүгээс маш их баяртай байгаа. За та нар маань ер нь хэрхэн хүлээж авч чинь? Ер нь за өглөөдөө нэг ийм хоол бэлтгэндээ, ийм цай бэлтгэндээ гэсэн одоо ерөнхийн ийм төлөвлөгөөнүүдээ гаргачихсан байгаа юу? Ер нь бол одоо л хүмүүс өглөөний хоолнд айгүй их ач холбогдол өгдөг болцсон юм санагдаад байна. Тэрнээс ч хүмүүстэй өглөө босоод хам хум ингээл гараа явдаг штеп, бараг усч балахгүй гарч явдаг штеп. Одоо яг ингээл бит хоёр жишээ нь пэйж хуудас болон групп дээр ингээл хүмүүсийн юу бичиж байгааг хандлтуудыг хараад хаад өглөөний цаг хэрхэн яаж бэлтгэе гэдэг асуултууд айгүй хэрдэг байхгүй. Тэгээ танад телевизхэн бас яг эх орны өглөө гэдэг өглөөний хоолны хэдүүдээ юм хийхээр яг нэг хэрэгтэй юм даа юм л да. Тэгэхээр телевизийн сувгаарч тэр интернет сошиаларч тэр хүмүүсийн бас өглөөний цаг хэрхэн яаж зүг бэлдээд гялс худуух зандуучгүй тий. Тэрэн дээр нь бас одоо нэгдээд хамт юм хийх гэж одоо баяртай л байгаа шүү дээ. За манай хоёрыг бол би бол их сайн таниад байна. Яг тэгвэл гэртээ одоо гэрт нь хүртэл очиод хоол идчихсэн тий. Одоо фэйсбүүкээр бас идэвхжүүлэлт хийгдэн ч гэсэндээ яг бас зарим тохиолдолд хамтарч ажилладаг л та. Тэгээ тийм болохоор маш гоё хоол хийдгийг мэднэ. Одоо тэр харагдаад байгаа нь үнэхээр гоё өсөлттэй юм болохоор бүр гоё байт юм байна. Тэгээд манай цэнгэл чинь нэг удаа ирж байгаа нэрээ идэж өгсөн дөө. Тэгээд ер нь бол өөрсдийгөө бас илүү хувийн талаас танилцуулбал тийм ээ. Уг нь бол манай энийг юм бэр ихч байгаа шүү дээ. Тэгээд яагаад бэр ихчтэйгээ ийм сайхан дотн харилцаатай болчихв те. Одоо хамтраад ингээд бизнес хийгээд өнөөдөр та хоёрын хувийн бүр ингээд ажил болтлоо ингэ хөгжсөн байна гэдэг бол ялцчихгүй нэг найрамдал гэдэг ямар чухал байдаг юм бэ гэдгийг харуулж байгаа байхгүй юу? Бас тэгж бодож байна те. Тэгэхээр өөрсдийнхээ талаар илүү тодорхой товч танилцуулахгүй юу? Ер нь би нөхөртөө одоо бүр 10 жилийн нэг анги л та. Тэгээд 10 дугаар ангиасаа л хоош ингээл би биенийхээ мэддэг, би биенийхээ орж гардаг. Одоо манай энэ юм жоохон хүн байлаа. Яг ингээл танаа нөхөр бол өөрөө чи эргүүлж тэр явцдаа энэ бол бүр жоохон байсан юм байна шүү дээ. Тийм тэгээд ерөнхийдөө бид хоёр ч бас бүр хоёулахна 2 жил хамт амьдарсан тий. Одоо яг нэг амьдралын шаардлагаар тий яхаа тэр мэр маань илүү татан болгосон байх л та. Бүр ерөөсө та хоёр хоёулахна манай нөхөр гадаад байсан. Тэгэл ер нь хоёулахна л 2 жил хамт байсан. Тийм. Тэгээд одоо бол тэгээд хэдэн жил болсон байна. Би нөхөртөө 10 хэдэн жил одоо танилцсанаас хойш юм болцсон 10 хэдэн жил энэтэй хүртэл ингээл хичтэс аль бишээ 10 хэдэн жил өнгөрцөн байна. Тэгэхээр ч одоо татнаа хас яхад тий. За энийг хичээхэн талаар одоо магтаж яриа ч юм уу эсвэл гоё ингээ сэтгэл хэлийг гингут өглөө нэг гоё хүн гоё үг сонсохоор нэг ирч хүчтэй болчтой штэ. Тим яриг юу ярих вэ? Хичээхэн талаар бол айгу олон юм ярина уу. Тий. Айгу тийм ер нь айгу бүтээлч. Тэгээ айгу хүчтэй эмэгтэй гэж бол хэлнэ. Маш хүчтэй. Амьдралын шаардлагаар маш олон одоо зовлон зүтгэр байдгийг харж ирсэн. Тэрийг өөрийнхөө одоо эмэгтэй нэг Монгол эмэгтэйний хатуу ухаан гэж юм байт юм байна л да. Тэр юмар бол айгу сайхан давж гарч ирсэн. Завшааныг бол авшиглаа сайхан хэлчихье. Хилээд авч хэлээ гэсэн үг. Ер сая цэцгийг жоох ингээл нэтвсэлнээд ингээл өнгөрөө яваа. Тийм тэрнээс ямар юм боломж олдох шиг гэж. Ямар тийг хэлээд монголчууд ч бас нөгөө жоохон цаанаасаа хаалттай болсоод тий баргийн юм дээр ингээд сэтгэл санаагаа ингээд уудлаад ингээд яриад байдаг болсоод тийм болохоор тэгээс танараа ингээд бахархаж явдаг шүү. Одоо ингээд хамт ажиллаад битээс ер нь ихч дүүс л болчихж байгаа юм чи яг бэр ихч гэснүүдээр би бол ерөөсөө хардаггүй яг миний ихч гэж би одоо хүмүүст ингээд хэлээл явчихдаг. Манай ихч айгүй мундаг, айгүй сайхан хоолтой гэдэг. Одоо тэгээд би тэр эрдмээс нь одоо ингээд суралцаад явж байна бас. Тэгээд хуулаа шаардсан байгаа тий. За хоол хийх сайхан эрдмээс нь суралцаад ингээд явж байна. Аха. Ер нь тэгээд сайхан сэтгэлтэй хүний хоол сайхан гоё амттай байдаг гэж бол монголчууд ярилцдаг шүү дээ. Тэгээд тийм болохоор бэрийнхээ хоолыг ч юм уу шинжихтэй одоо сэтгэлийг нь шинжихтэй хоолоор нь шинждэг гэж бас Монголын сайхан одоо ард юм байна үг бий. Тэгээд тийм болохоор өөрийг сайхан. Тэгэхээр дараагийн удаад бид нар бол үзэгчдтэйгээ одоо хамтраад маш олон гоё сонирхолтой өглөөний цайнуудыг бэлтгэнэ. Магадгүй маргааш танаа гэртээ хаалга чинь тогшоод өглөөнийхөө цайг уусна уу гэд асуухад хаалга нэгээд оруулаарай гэж бас хэлмээр байна тий. За ер нь амжилтын тухай ярмаар байна л да энэ өглөө. Яг энэ стартапынхаа
одоо амжилтанд одоо яавал өнөөдөр эхлэх гэж байгаа хүмүүс амжилтанд хүрэх вэ? За хувь хүнийхээ үүднээс хүн ер нь яавал амжилттай байж болох вэ? Энд өглөө босох, өглөө эрт босох, өглөө одоо эртлээд юм сурах нөлөөлдөг үү? Та нарын хувьд? Нөлөөлнө шүү дээ. Ер нь өглөө эрт яалтчгүй босоод гараад нэг хэдэн ажил амжуулахаар эрт байх тусмаа л ажлын өвөж илүү их байдаг гэж бодож байна. Тэгээд амжилтын одоо нөгөө нэг амжилтанд хүрэх зам гэх юм бол мэдээж аюулгүй тууштай байх хэрэгтэй л гэж бодож байна. Одоо бид хоёрт ч гэсэн дөнгөж эхлэхдээ ямар ч одоо нөгөө нэг дэмжлэг тусламж ч юм уу тийм байгаагүй ч өөртөө бор зүрхээр өстө байгаа юмдаа тулгуурлал бүх юмараа л өстө нөгөө уур таам хойд тормоороо уур таам байгаа хүн тэгшгэл тэгэл явдаг байсан. Гэхдээ бид хоёр амар тууштай байж чадсан. За ямар ч гэсэн нэг юм болох байх гэдэг ирээдүйн нэг тийм зорилго байсан учраас тууштай байж чадсан. Тэгээ ер нь нэг жил шахуу өстө нэг бор зүрхээрээ явсан. Наашаа харж ингээл цаашаа хараад явуулаа тийм. Яана одоо дараагийнхаагаа гээл явдаг байсан. Тийм яг мэдээж амар тууштай зан хүнд хэрэгтэй ах дөнгөж эхэлж байгаа хүмүүс маань ч гэсэндээ одоо нэг шантрах гад байдаг штэ. За болохгүй юм шиг байна дөө гэд хайдаг ч юм уу тийм. Тиймэрхүү юм битээ байгаасаа нэгэн тал зориод хийж эхэлсэн л бол тэрийгэ заавал бүр эцсийн үзэсэл гэж хэлмээр байна. Эний. За миний хувьд бол нэмж хэлэхэд бол мэдээж тууштай байдал амар чухал. Дээрээс нь бүтээлч байдал амар чухал. Яг одоо манай эний маань амар бүтээлч. Тэгэл өөрөө яг нөгөө гэрэл зурагч мэрэгчлээ. Тэгээд ямар ч нөгөө видео эдитинг, сквал, график дизайн тал дээр мэдлэг айгуу тутмаг байсан. Нэг анги авсан төдийл байсан. Тэгээд тэрийг хөгжүүлээд бас нөгөө хүмүүст үзэмжтэй ингэж харагдах гэдэг. Одоо гадны юмнууд ингэ харчид яавал одоо ийм гоё харагдах юм бол юу хийвэл би одоо нэг ингэж гоё гэгээлэг ингэж харагдуулж чадах юм бол ямар дизайн дээр нахаараад ямар өнгөнгөл гоё болт юм бол гэдэг юм дээр аяа харсан. Тэгээд тэр юм хүн чинь одоо бүтээлч байдлаараа л гаргаж ирэн л дээ илүү ухаж ингэж одоо шамдан сурах юм чи тийм. Тэгэхээр Монгол залуучууд бол ерөөхдөө бүтээлч бай гэж хэлмээр байна. Одоо багийн жоох юмыг харчаад тэрүүгээр юу хийж болох вэ гэж бодсон байж байгаа л ерөөхдөө аяа бүтээлч ихний гарааны болов шүү дээ. Гэртээ одоо нөгөө хоол хийж байгаа шүү дээ. Яг одоо видео хийгээд идэг штэ лайв биш. За тэр видеог хамгийн олон удаа давтуулж исэн тэр одоо нөгөө гоё үзэмж талаас нь ингээл харагдуулах гал те. За энэ болохгүй манай дахиад хий гэдэг ийм тохиолдлоос байна штэ. Тэр хамгийн олон удаа хэдэн удаа давтж исэн бэ? Тэгээд хэдэн удаа бас наан танаас нь ингээд зураг хүргийг авч иваа. Манай энийг авьяас тэрэн дээр ч амар шаардсан шүү. Би бол тэгээд хоолой хийхэд яг бид хоёр ч бүтлгүүт юм бас аягүй их гарна шүү. Тэгэл хит удаа тавтчихсан. Тэгэл хийчихэл за одоо яг энэ болох юм байна гэд наатаа одоо чи л гоё гаргаарай гэд би гэл тавьчаал энийг хүлээс өч. Тий. Тэгэл энийг ил ажил үл. Тий, энийг ажил яаж гоё гаргаж тэр өнгө мөнгөний гэрэл мэлээ хаан тавих уу энэ хүн мэднэ. Би бол мэдэхгүй тэрийг. За ингээд бидний бол ярилцах цаг дуусч байна. Тэгэхээр эх орон телевизийнхаа эх орны өглөө хөтөлбөрийн үзэгчтэй за мөн одоо гэртээ хуудасны одоо дэмжигчтэй гэртээгийн хоолыг одоо үздэг, хүлээдэг, шеэрлдэг тэр бүх одоо үзэгчд. За мөн дээрэс нь гэртээ аппликейшнийг одоо хэрэглэдэг хүмүүс бүгдээр манай одоо эх орон телевиз болон гэртээгийн контент одоо нэгдээд ямар одоо өглөөний цаг танд хүргэж болох вэ гэдгийг бас хараарай. Тэгээ танаа гэрт удахгүй магадгүй зочлох боломжтой учраас хаалга заавал нээж гоё одоо оруулаарай. Тийм заавал оруулаарай. Тэгээд удахгүй одоо яг энэ бичлэгний маань одоо яг энэ ярилцлагын маань араас бидний одоо нэгэн айлд зочилсан болоо бичлэг гарна. Ингээд баярлалаа. За урьж оролцуулсан тийм баярлалаа. Бид хоёр ер нь ингэж түүхэн яриаг айгу удсан байна тий. Сонирхолтой байлаа тий. За. Эх орны өглөө хөтөлбөр үргэлжилж байна.